эрэгтэй эмэгтэй 4 наснаас эхлэн хүүхэд болгоныг бол одоо насны онцлогтон тохируулан сургалтууд янз янзын сургалтууд явуулж байгаа. Одоо мөн одоо насан туршид залуучуудад бол одоо акробатик бие бэлдрийн хөгжилтийг олгох, бие бэлдрийн хөгжилтийн одоо хоцрогдолтой арилгах, бие бэлдрийн хөгжилтийн чанаруудыг сайжруулах гэсэн сургалтууд явж байна. Спортын гимнастикийн эрэгтэй 6, эмэгтэй 4 хэрэглэлээр хүүхдүүд хичээллэж спортын зэрэг цол цаашлбал бүр олимпиадын орд орж идэхээс сургалтыг энэ зааланд хангав. Намайг Эрдэнэт гэдэг. Би 56 дугаар сургуулийн 7Б ангид сурдаг. Одоо 11 настай. Спортын гимнастик хичээлээ 5 жил болж байгаа. 30 гаруй медальтай. Тэгээд сая 2015 оны 6 дугаар сард болсон Оросын албаны улсын тэмцээнээс алтан медаль авч ирсэн. Анх би биеийн хөгжил муутай байсан. Ер нь бол тийм хүчгүй жаахан тийм хөгжсөн. Тэгээд аав намайг спортын гимнастик хичээлээ биеийн хөгжил сайн хүн болгоно гэдэг. Тэгэхээр би анх энэ спортод явсан. Гимнастик гэдэг бол одоо бүх спортын цагаан толгой юм байна. Тэгээд одоо гимнастикийн спортоор бол хүүхэд багчууд аль болох эртнээс хичээлж эхлэх тусмаа тэгээд тухайн хүүхдийн амжилт бол одоо суур сайтаагаар эхэлдэг. Хамгийн хэцүүлүүд нь юу байсан? Одоо ингээд хамгийн анх хичээлдээ гэхэд Энэ бол их бүх юм хэцүү байсан дөө. Шпагатаг шахуулаад тэгэл нэг ихэнхдээ бэлгэлтэйг уйлж гагдсан. Энэ спортоор хичээлээрээ тэгээд бие бэлдэг хөгжлөө сайн эгүүл байгаагаа л хичээл. Хүний биеийг бол бүх төрлөөс нь хөгжүүлж өгдөг, бүх төрлөөр нь. Тийм учраас энэ спортоор бол одоо бас өөхгүй хичээлэх шаардлагатай байдаг. Өөхгүй хичээлэхэд бол одоо эцэг эхчүүд тухайн хүүхдээс бол одоо нэлээд дэсвэр хатуужил өөхгүй одоо өдөр болгоны бэлтгэл сургалтыг алдахгүйгээр одоо оролцож бэлтгэл сургалтаа сайн хийж явах хэрэгтэй.